Манай Сэлогийн гоо сайхны бүтээгдэхүүн маань ер нь бол ургийн эсээс гаргаж авсан гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. Үүдэлсийн орц найрлагатай гэж ярьдаг. Үүдэлсийн орц найрлага дотроо бас аюу олон янз байт юм лээ. Тэгээ судлаад яваад исэн чинь манай үүдэлсийн орц найрлагын хамгийн гол давуу тал нь хүний амино шингэний найрлага нь илүү давмгай байдаг учраас 3 төрлийн үйлчлэгийг илүү төлхөө үзүүлдэг гэсэн үг. За нэгт нь бол цайруулах, нөсөө толбарлах. Энэ нь болохоор арсны гүнд байгаа тэр пигментийг нь цааш нь түлхэж өгдөг гэсэн үг. За хоёр дахь нь болохоор хүчлээг бууруулах. За энэ дээр болохоор коллаген, эластин нийлэгжилтийг 30-40%-аар ингээд сайжруулснараа 5 дахин одоо ингээд айгүй сайжирж нөхөн төлжилтийг хурдан хугацаанд явуулж өгдөг гэсэн үг. За 3 дахь нь болохоор бид нар саяхан бас челленжээр харсан тийм ээ. Утгашлтыг бас өрөвсөлгүйгээр маш гоё болгож өөрчилж чадсан. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр арсны гадаргуу дээр байгаа өрөвслийг маш сайн дараад хорыг нь гадагшруулад нөхөн төлжилтийг маш сайн явуулж өгдөг ийм давуу талтай ийм амино шингэн давмгаас ийм бүтээгдэхүүн байгаа. Гэтэ бүтээгдэхүүн дотор ганцхан амино шингэн байгаа юм биш шүү дээ. Дотроо бас олон төрлийн 6-аас 7 төрлийн найрлага бол орсон байгаа. Дандаа ургамлын гаралтай эко бүтээгдэхүүн байгаа. За бид нэр үүдэлсийг шүрсний дараа одоо бид нар бол зүгээр 10-15 см-ийн зайнаас шүршчил мэдээд байгаа боловч тэр яг шүрсэн үүдэлс маань яг хаана очиод байгаа гэдгийг бол бид нар бас төдийлөө сайн мэддэггүй юм байна л да. Тэгэхээр хүний арсны бүтцээс эхлэе. Бүтц бол өнгөн давхраг, жинхэнэ арс, тэгээд хамгийн гүний давхраг буюу эпидерм, дермогиподерм гэсэн 3 үндсэн давхрагтай байна. За хамгийн нефодерм энэ давхраг бол бид нар байнгын хүний нүдэнд харагдаж байгаа гадаргуу байгаа. Энэ нь бол тэгш гоё өөгүй цэвэрхэн байх хэрэгтэй давхраг маань. За энэ дерма давхраг болохоор энд бол тосны булчирхай, тэгээ коллаген эластин нийлэгжилт явагдаж байгаа. Энэ хиподермис давхрагт болохоор яг энэ өөхөн ид за тэгээд тэр судасжилт бүх нөхөн төлжилтийг яг энэ давхрагт явуулдаг. За тэгэхээр бид нар нөгөө үүдэлсээ шүрсний дараа за нөгөө шар усны үсээрээ дамжаад болцооныхаа гүнд очно гингүүд хамгийн гүний давхаргаасаа эхлээд нөхөн төлжилтийг явуулж эхэлдэг гэсэн үг. За түрүүн бараг ярьсан тийм ээ. Одоо манай ампул аппаратны маань онцлог болон орц найрлага, за аппаратны маань үйлчлэгээний тухай дэлгэрэнгүй тайлбарсан байгаа. За энд түрүүн хэлсэн тийм ээ. Амино шингэн маань цайруулах, хүчлээ бууруулах. За бид нар нөгөө ампулаа шүрсний дараа шүрсэн тал маань өргөгдөөд нойтон мөртлөө ингээ хатуу болсон мэдэг. Хоёр талаа ингээ бариад үзэх юм бол нэг тал нь хуурай, цацаагүй тал нь хуурай мөртлөө зөөлхөн. Харин нөгөө тал нь цацсан тал маань нойтон чиглэг мөртлөө чанга хатуу болсон мэдэг. Тэгээ энэ яадаг вэ гэхээр уян хатан чанарыг маань сайжруулж өгч байгаа гэсэн. За тэгээ өргөх чигшүүлэх үйлчлэгээ яагаад хийгээд байна гэхээр бид нар аппаратаараа массаж хийхээр чангарсан булчингийн чинь суллаад ирэхээр арс маань өргөгдөөд байгаа гэсэн. За тэгээд мэдээж хэрэг коллагеныг маш сайн нөхөн төлжилтийг нь явуулж өгч байгаа. За дотор нь одоо бидний хамгийн их төлхөө анх хэрэглэж байгаа хүмүүс санал болгож байгаа ампул маань бол 20% үүдэлс одоо хүний амино шингэний өсгөрсөн шингэн бол 20% найрлагатай байгаа. За дээрэс нь зэрлэг хүн ороход хэсгсэн ханд за ниацинамид нь болохоор маш сайн цайруулах үйлчлэгээтэй. За тэгээд чэжүү арлын лавын одоо далайн ус гэдэг. За чэжүүн далайн ус нь болохоор минераллог маш олон төрлийн эрдэс бодистой. Тэгээд тэр бол ерөөсөө урсгалд ингээд ороод байдаг ус бол биш аахгүй юу. Лавын ингээд байнга эрдэсжүүлсэн юм ус нь ингээд байж идэг ус гэсэн. Тэгээд тэндээс гаргаж авсан усаар найруулсан гэсэн. За дээрэс нь жимсний ханд, за тэгээд олон төрлийн мөөгний хандтай. Энэ нь болохоор маш сайн өрөвслийг дардаг шин чандтай. За энэ гидроэбонион гэдэг нь болохоор маш сайн өрөвслийг дардаг бас. Ийм одоо доторх найрлага нь юм гэсэн үг. За тэгээ 30% ампул нь бол энэс илүү үр дүн бол үзүүлэх нь шүү дээ. За аппаратны маань онцлог бол маш сайн одоо бид нар бол шүршигтэй мананцраар шүршдэг гэдгийг нь бол мэдээд байгаа шүү дээ. За энэ нь болохоор нэг ширхэг үсийг 100,000 хуваасантай тэмцэх тийм нарийн технологиор нано технологиор ингээ хийсэн аппарат байгаа. За дээрэс нь MNT технологи гэдэг нь болохоор арсны гүн рүү нэвчих энэ боломжийг олгосон. За тэгээд бусад хүмүүс болохоор одоо энэ ампулыг шүрсний дараа амар тослог байгаад байна. Энэ юм тосон суурьтай мүү гэж асуугаад байдаг байхгүй. Гэтэл манай ампул болохоор усан суурьтай. Ингээ бариад мэдрэхэд бол тосон юм шиг мэдрэгдэж байгаа боловч усан суурьтай юм бүтээгдэхүүн байгаа. Тийм болохоор арс нь маш сайн шингэж өгч байгаа. За тэгээд энэ аппаратанда ампулаа хийгээд шүршсэний дараа одоо гэрлэн эмчилгээ байгаа. Улаан цэнхэр 2 гэрлэн.
За энэ улаан цэнхэр гэрэл нь ямар ч үстэй гэхээр улаан нь илүү арсны гүн рүү нэвтэрж байгаа. Тэр нь болохоор одоо нөгөө пигментийн найрлагыг цааш нь түлхэж хасахаар ионоор цааш нь түлхэж өгснөөр нөсөөжлөлтийг багасгаж өгч байгаа. За цэнхэр гэрэл нь болохоор зөвхөн арсны гадаргуу дээр хүрч үйлчлэнэ. Энэ нь болохоор арсны гадаргуу дээр нэм бактери, хачиг юу гэдэг нь те гадаргуу дээр өдөр болгоо ингээд одоо тэмцэж байгаа тэр нэм бактериудыг аягүй сайн устгаж өгдөг юм үйлчлэгээтэй. Дээрээс нь жоохон хүйтнээр явж байгаа болохоор нөхцөлтийг маш сайн багасгаж өгдөг. Тэгэхээр бид нар нөгөө халуунаар нь массаж хийж аймлаа шингээчээд дараа нь цэнхэр гэрлээрээ хааж өгөх үйлчлэгээ бас хийх ёстой гэсэн үг. За тэгээ мэдээж эрг чичиргээний нөлөө нь болохоор одоо түрүүн хэлсэн тийм ээ 3D нано технологи учраас бусад өмнөх одоо хэрэглэгдэжсэн ийм чичиргээтэй вибраторыг бодвол арсыг цочроохгүйгээр маш мэддэхгүйгээр ингээд нөгөө долгионоороо булчингийн суллах үйлчлэгээ тэгээ арсыг уян хатан болгож байгаа үйлчлэгээ нь бол энд явагдаж байгаа. Хүмүүс бас асууад байдаг байхгүй. Энэ танаа ийм вибратор чинь нэг сайн ажиллахгүй байна. Тийм болохоор би өөрийнхөө вибратор ингээ хийчихье гэдэг байхгүй. Тэгэхээр тэр нь сүүлийн үеийн технологи энэ шинжлэгдсэн ийм арсанд цочрол өгөхгүйгээр хийгдсэн учраас ийм баг мэдрэмж өгж байгаа. Хэвийн хүний арс бол одоо ерөнхийдөө ингэж бүтцэн. Одоо нөгөө түрүү өнгөн давхраг, гүний давхраг гэж харагддаг гэсэн шүү дээ. Гиалуроны коллаген элзэтэй нийлэгчлэлтийг яг дэмжиж байгаа хэсэг нь энэ хэсэг байхгүй юу. Тэгэхээр бид нар нөгөө уудлисыг яг энэ гүнээс нь оруулж өгснөөрөө дотроос нь гадагшаа чиглэлдээ ингээд сайжруулж өгдөг. Хугацаа биш хэмжээ чухал гэж ярьдаг штэ тийм ээ. Хэмжээ аягүй чухлаа. Арсны гүнээсээ маш сайн оруулж өгснөөрөө хурдан үр дүнгээ үзүүлнэ гэдг нь болохоор дотроосоо ингээд үр дүнгээ өгдөг гэсэн үг. За энд жишээлбэл одоо ингээд хуурайсан арсыг бол хараасан байна. Тэгээ хуурайсан арс нь бол одоо энэ тосны булчирхайнд гадагшлага болоод ч юм уу те чигшлээ бүгдийг гадагш нь алдсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө гадаргуу амар чухал байгаа байхгүй юу? Арсан дотор байгаа тэр чиг тослог одоо энэ өөхөн давхарганы явагдаж байгаа процессыг гаднах гадаргуу маань хамгаалж өгөх хэрэгтэй байхгүй юу? Гэтэл хамгаалт муутай гадагшаа чигээ алдаад байвал хуурайших. За тэгээд тосон давхарга маань одоо юу гэдэг бүглэрчих юм бол одоо батгашаалт их гардаг ч юм уу. Ингээд батгашаалт их гараад ирнэ гингүүд нөгөө нөхцөлт үүсээд нөхцөлт маань доошоо онж улам томроод яваад идэх гэсэн. Тэгээ энэ дотроо ингээ өрөвсөл явагдаад энэ ийм процессууд явагддаг. Бид нар ингээд үүдлисийг л ганцхан ингээ арсандаа түрхээл гоё болчихно гэж бас бодоод байгаа байхгүй юу. Гэтэл үүдлис маань арсны гүнд ороод ингээд ажиллаа хийгээ те нөхөн төлчилтөж айгүй гоё сэргээж өгөх гээтэл нөгөө арсны гадаргуу ч өөрөө чигээ гадагш нь алддаг. Эсвэл нөгөө бүглөөд дотор нь ингээ өрөвслийг хадгалаад яваад байвал бид нар хичнээн үүдлис гүнд нь оруулаад ч нэмэргүй гэсэн. Тэгэхээр энд юу хэрэгтэй вэ гэвэл маш сайн цэвэрлэлийн амар чухал. Арсны гадаргуугаа маш сайн цэвэрлэж өгөх нь аягүй чухал. Тийм болохоор бид нөгөө суур долоог заавал хэрэглээрээ гэж яриад байгаа шүү дээ, тийм ээ. За нөгөө клинсер байна. За манай клинсер болохоор арсны гадаргууг гүнээс нь ингээ сорж гаргаад бохирдлыг нь гардагш нь сорж бабл клинсер шүү дээ. Тэгээд төрхсний дараа хөөсрөөд ийна гэдэг чинь хүч агаараас ингээд арсыг тусгаарлаад тэгээд арсны гүнээс нь бохирдлыг нь татаж гаргаж байгаа юм. За энэ манай гуйжуулагч болохоор арсны гадаргуу дээр наалтсан тэр нөсөө одоо өгчсөн эдисийг нь маш сайн ингээд зөөлөн аргаар гуйжуулснараа арсыг аягүй сайн бэлтгэж өгч байгаа гэсэн. За тэгээд дараад нь серум хэрэглэж байгаа юм. Серум болохоор өнгөн болон дундаж одоо дерма давхарга хоёрыг маш сайн чигшлэр хангаж өгч байгаа. Маш сайн чигшлэр хангаад өгсөний дараа бид нар аймтлаа шүршиж байгаа штэ. Чигшлтэй болцоо гадагш нь алдахгүй гэсэн. За тэгээд арсны гүнээсээ ахуулаад үүдлээсээ өгсөний дараад нь бид нар калиум тосороо төгжиж өгч байгаа. Калиум тос ч нөгөө барьертай тосыг яриад байгаа штэ. Төгжиж өгдөг тос гэж яриад байгаа. Энэ болохоор ямар ч насны бүх хүн хэрэгжилж болдог гэдгээрээ давуу талтай. Дээрэс нь хүний арсны гадна талд өөрийн гэсэн онцлогны одоо тосон давхарга байд юм байна л да. Тэр давхаргыг нь одоо гимтээснээрээ одоо тослог нөхцөлттэй хуурай батгашилтай гэж янз янз болж хуурайд байгаа байхгүй юу. Тэр тосон давхарга нь баланс нь яг тэнцвэртэй байвал бүхний арс ижилхэн гэж үзэж байгаа юм. Тийм болохоор арсын сайхан одоо туслахын тэнцвэржүүлээд өгчих юм бол эрүүл гоё чиглэг гоё байх бүрэн боломжтой. За энэ манай нарны тос болохоор бусад нарны тосыг бодвол ямар нэгэн одоо гадна талдаа өнгө үүсэхгүй. За тэгээд pH нь 4 нэмэхтэй нарнаас 50% хамгаалдаг. Ийм тосоогоо бас дээрэс нь үрчлээний эсрэг цайруулах үйлчлэгээ давхар явагдаж байгаа. Үүдлээсийн агуулмж энэ дотор болохоор суур долоодоо 10% агуулмж идэг. Тэгэхээр заавал үүдлээс сэргэлээд ингээ гоё болёо гэж зүтгээд байдаг байхгүй юу?
Гэтэл үгүй энэ суур долоо зөвхөн арьс арчилгаагаараа тууштай хэрэглэснээрээ 4-5 сарын хугацаанд та гоё болох бүрэн боломжтой. Заавал нөгөө илүү хурдан үр дүн өгсөөл бид нэр ампул аппарат хэрэглээд байгаа байхгүй юу? Одоо илүү хурдан гоё болъё гэж шуналтахаараа гэх. Тий. Одоо бид нэр суур долоо хэрэглээд аажим явцдаа тууштай хэрэглэснээрээ өөртөө л гоё болчихно. За тэгээ мист бол маш их уургаар баялаг. Нас явах тусам нөгөө хүний арьс гадна талаасаа ч тэр дотор талаасаа ч тэр уургийн агуулмж маш их дутагдaltaй байдаг учраас бид нэр хоол хүнсэндээ уураг аягүй хэрэгэлдэг штэ. Өглөө болгон 2 өндөг идгээл уургийн агуулмжаа өсгөх гээд байдаг. А энэ мист маань болохоор тодорхой хэмжээнд гадна талаас нь бас уураг өгөөд авах юм бол бас арьсыг ч гэсэн аягүй гоё харагдуулах бүрэн боломжтой. Бид нар мистээ түрхээд яваад хахад хүртэл тагнаад ингээ өөгүй гоё харагдаад байдаг штэ. Тэгэхээр мистэн дотроо бид нар бас амтлаа дотор нь хийгээд бас хэрэглээ явж бас болдог. За энэ пад болохоор бид нар суур одоо энэ арьс арчилгаагаа өдөрт ганцхан удаа хийж байгаа. Өглөө цэвэрлжээд орой дахиад цэвэрлээд байвал нөгөө баланс маань алдагдах нь шүү дээ. Өөрийн нөгөө тосон давхраг маань арилчихна гэсэн. Тийм болохоор цэвэрлэгээ өдөрт ганц л хийн. Тэгэхээр өглөөдөө оройдоо одоо ингээд нүрээ бодож мудаа гадуур явчаад орой гүн цэвэрлээ хийгээд массажаа хийгээд хондог бол өглөө нь падаар арчаа шууд нүур будалтаа хийдэг ч юм уу. Ингээд нөгөө ээлжлэх ийм процессыг хийн. За хөдөө гадаа аваа явахад хүртэл тохиромжтой. Тэгээ үүдэлсийн агуулмжтай болохоор хуурай шулахгүй. Тэгээ гүн цэвэрлээ хийх юм бүрэн боломжтой. Одоо энэ клинсер гуйжуулагч хоёрыг нэгтгэсэн байдлаар ашиглах бүрэн боломжтой гэсэн. За үүдэлсээ арьсандаа хэрхэн шүрших вэ гэж байгаа юм. За ер нь бол 10-аас 15-аас 20 см-ийн зайнаас холоос ер нь шүршгэн шүү дээ. Яг ингээд тулгачаад шүршихгүй нь шүү дээ. Тулгачих юм бол одоо нөгөөт маань шууд ингээд наалдаад доош уурсаж шүү дээ. Тэгэхээр нэг зайнаас ингээд асуур зөөлхөн ингээд шүрших юм бол нөгөө шар усны булцуурууч аягүй сайн тогтож өгөөд аягүй сайн шингэн гэсэн үг. За тэгээ массаж хийх арга нь бол бид нэр гуаша массаж хийж байгаад яг адилхан булчингийнхаа нөгөө ширхгийн дагуу дээшнэ. За тэгээ бид нөгөө нүүрэндээ л юмаа түрхээд байдаг боловч хүзүүндээ маш сайн ингээд үүдлээсээ шүршээд массаж аягүй сайн хийж өгөх хэрэгтэй. А дээрэс нь за үүдлэс гингүүд нөгөө лимфийн урсгал гэдэг юм бас яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр хүний бие чи өөрөө тэр чигтээ одоо ингээд бүтнээрээ байгаа штэ. Гэтэл бид нэр зөвхөн нүүр хүзүүндээ л үүдлээсээ шүршээд байгаа штэ. Мэдээ жоохон савхугийн хувьд бол жоохон үнэтэй байгаа учраас зөвхөн нүрээ л гоё болгох чигээд байгаа. А гэтэл хүзүү, сууг, цав, хөлийн уул гэдэг ингээ бүтэн биенийхээ лимфийн урсгалын дагуу шүрших юм бол бүр илүү хурдан үр дүн өгнө. За энэ нь болохоор нөгөө лимфийн урсгалын массажаа сайн одоо ингээ амтлаа сайн биедээ хүртэл шүршиж болно гэж манай YouTube бүлүүний бас хэлээл байгаа тийм ээ. Тэгэхээр бид нар яг бүр ингээ хайрлаад өөртөө ингээ боломжтой цацах боломжтой хэсэг бол одоо хүзүү, за цээжний хэсэг, сугны хэсэгтэй. Бид нар орой массажаа хийхдээ ингээд мак ч юм уу те цээж нь одоо ил гаргаж агаад массажа бүтэн ихтэй цээжнийхаа ингээд хэсэгтээ бас хийж болно. Хүзүү бас ингээ амар сайн үрчлээтэй дэдэг штэ. Тэгэхээр энэ хэсэгтээ бас аягүй сайн хийж өгөөд сугруугаа ингээ оруулж өгөөд сууг хүзүүч ингээ цэвэрлэгээний процессыг маш сайн явуулж өгдөг гэсэн учраас энийгээ бас массажаар аягүй сайн тарааж өгвөл аягүй зүгээрээ. За тэгээд анхаарал тавьсанд маш их баярлалаа. Асуух зүйл байна уу?